Сайн байцгаана уу үзэх өдрийн мэнд. Part 6-аараа уулзаж байгаад баяртай байна. Та бүхнээсээ 2хан зүйл хүсье. Эхнийх нь лайк, саб дараарай. Хоёр дахь нь Part 6-ийнхаа талаар сэтгэгдээ бичээрэй. Бүгдийнх нь комментиг уншдаг шүү. Та нар маань мондөг шүү. За тэгээд суврал руу орцгоё. Йой. Энд чинь дуусахгүй юм биш үү? Яагаад эдгээр арга яснууд ингэж тасралтгүй гарч ирээд байдаг юм бол би лав халж амжаагүй бай. Бидний орж байгаа зөвхөрсөн гүнж Евридисийн бууштай холбоотой. Тэр эмэгтэй түүхэнд хамгийн агуу шийдэнгүүдийн нэг байсан. Тэр нас барахтаа 10,000 гаруй иргэдээ шившиж амь чигээр нь буганд авч оцсон. Түүнээс гадна өнгөрсөн мянган жилд хэдэн зуун, магадгүй мянган адал явдал хайгчид энд ирсэн. Тэгэхээр ясна хизээж дуусахгүй лавтай. Ясан голим хэдэн зуун арга яснаас бүтсэн голим. Гэрлийн бурхан Ариам гэрлийн гинжээр дайсныг минь байр. Гэрлийн бурхан минь намайг чиглүүлээч. Энэ ханах үед гэрлийн туяа харуулна уу? Эндэх дуусаагүй байна. Ясан голим энд байна гэдэг удирдах байгаа нэгэн байна гэсэн үг. Арга ясан шийддэг дунд төвшний мангас. Эд ашиглаж доод төвшний арга яснуудаа захирах чадвартай. Тэр бид тэр шийдтнийг устгахгүй бол тэр дахин ясан голим гаргаад байх болно. Шийдтнийг устгах мэдээж байна шүү дээ. Дарамтлахаа болооч. Арын хамгаалтынхан давтлах зай хязгаартай учраас бид шийдтэн рүү дөхөж очих хэрэгтэй болно. Тэгэхээр эхлээд эднэрийг давж гарах ёстой гэсэн үг. Тэр зүйл хаана байна? Бид түүнийг олж чадахгүй бол энэ дайралт амжилтгүй болно шүү. Олчихлоо. Замтай бүгдээрээ. Эртний чулуу, эртний буушны чулуу арга ясан шийдтэнгүүдэд мана өгдөг. Шийдтнийг зохих нь үнэхээр хэцүү. Хэрв эхлээд буушны чулууг нь устгаагүй бол мэдээж хоёулангийн зэрэг устгавал бөөрч сайн. За ашгүй. Шийдтэн голем хоёрыг устгалаа. Үлдсэн мангаснуудаа дуусга. Өмнөх дайралтын үеэр арын хамгаалтынхан ганцхан буушны чулууг устгахад бараг 30 минут зарцуулсан. Тэр гэрэлт чад үнэхээр хүчтэй юм. Ариун нэгэн хамт байгаа нь үнэхээр бүх зүйлийг өөрчилж байна. 2 сая алтан зоосны үнэтэй тоноглол гэдэг чинь ийм л байдаг юм байна. 8 дахь давхар цэвэрлэгдлээ. Энд ямар ч мангас үлдсэнгүй. За ашгүй. Эдгээгч нар шаргацсан хүмүүсийг эмчил. Өнөөдөр эндээ амарцгаая. Унтаж байх хооронд алуулчихгүй тул тойргийн дагуу ариутгах сахиуснуудыг байрлуул. Энэ хавьдал байх ёстой доо. Олчихлоо. Үйлдэлтийн өрөө. Бүгд сонсоорой. Энэ бол 9-р давхрын газрын зураг. 9-р давхрын үүднээс боосын өрөө хүртэл явхад ойролцоогоор 6 өдөр шаарддаг. Бид урагшлагтаа замд харах бүх буушны чулууг устгана. Бүгдийг нь гэж үү? Тэд хэдэн зуун, магадгүй 1000 ч байж мэднэ шүү дээ. Бид зүгээр шууд зам гаргаад цэвэрлэвэл 2 хоногийн дотор боосын өрөөнд хүрчихнэ. Ахмад Леона мартчихсан гэж үү? Бид өмнө нь цаг хэмнэхийн тулд богино зам ашиглаж явсан. Тэгээд л өнгөрсөн жилийн дайралт бүтэлгүйцсэн. Өнгөрсөн жил бид боосын өрөө хүртэл явж чадсан. Гэвч боосын өрөөг хамгаалж байсан хаалгачтай тулдаад ухрах үед нууц хонглоос үхэгсдийн цэргүүд тасралтгүй гарч ирээд биднийг бүслэн авч байсан. Үүний улмаас тоо томшгүй олон хүний амь өргөцсөн. Бид дахин тэр алдааг гаргаж болохгүй. Илүү урт хугацаа орсон ч аль болох олон эрсдлийг арилгах ёстой. Боосын өрөө хүртэл хүрэхээс өмнө бид хүмүүсээ алдах бол хэрэв мангасуудад бүслэгдчихвэл хүмүүсийн тоо цөөрөх тусам амьд үлдгэсдийн ачаалал улам нэмэгдэнэ. Энэ удаагийн бидний гол үүрэг бол Ахмад Люшасийн Тэхэ мана хоёрыг хадгалж үлдэх. Ингэснээр тэр боосын өрөөнд хамгийн сайн байдалтайгаар хүрэх ёстой. Энэ удаа тэр чадна. Тэр аратныг ялж чадна. Өнгөрсөн жил боосын өрөөний хаалга манагчийг зүгээр л түүнийг харах төдий бидний зориг мохож байлаа.
Юу болоод байна? Энд чи шогот байна. Юу болох нь энэ вэ? Бид энэ даалгаварт зориулж 5 шогот бэлдсэн байсан. Гэтэл хэтэрхий эрт байна. Одоо ашиглаж болохгүй дээ. Хэн гаргаад ирчих вэ? Энэ мөчид 4 удирдагч бүгд ижил зүг рүү харлаа. Энэ нь яг л тэдний зүүн совин эсвэл дотоод мэдрэмжин зэрэг хөдлөх шиг болов. Яагаад гэвэл нэг зүйл тэдний хэд мэдрэмтгий аюулын дохиог өдөөсөн юм. Дайралтын багийн гишүүдийн нэрсийг зарлахаас өмнөх өдөр Тартарусын шүтэгчдийн цуглаан дээр боссын өрөөний хаалга хүчтэй хамгаалтын хаалтцтай. Тиймээс бид хаалгачийг устгах хүртэл нээгдэхгүй. Мөн боссын өрөөнд орсны дараа хаалга хаагдаж дахин нэг цорын ганц арга нь боссыг устгах явдал. Энэ бүхнийг бид тагнуудын багуудаас янз бүрийн туршилтуудаас мөн хаалган дээрх ижидийн бичээсийг тайлснаар олж мэдсэн. Ханны цаагуур нь зүгээр сэтэлчихэж болохгүй юм. Тэр боломжтой байсан бол бид үүнийг 10 жилийн дотор аль хэдийн дуусгасан байх байсан бидтэй. Агуйн доош буух тусам хамгаалтын шившдэг улам хүчрхэг болдог. Ханын цаагуур сэтлэх бараг боломжгүй. Гэхдээ Люшиус бас энгийн нэгэн биш. Тэр нэг төлөвлөгөө гаргасан. Тэр пап тэргүүнээс домгийн зэрэглэлийн эд зүйлийг зээлсэн. Итгэлийн шон. Домгийн зэрэглэлийн эдлэл, итгэлийн шон. Одоогийн папын өмч ариун эвдэршгүй толгуур багна. Люшист 1 жилийн турш 10,000 алтыг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгээр 100,000 алтан зоосыг урьдчилгаа болон авч зээлүүлсэн. Тэр үүнийг тэглүүлээд хаалга онгойлгосон хэвээр үлдэх гэж байгаа. Их мэрэгдүүдийн хийсэн хаалгач тийм ариун эд зүйлийг эвдэж чадахгүй. Дайралтын бүлэг та нар баатруудын захирагч Люшиусийг устгах үүрэгтэй. Боссыг Люшиустай ойр байлгаж түүнийг хаалганы орчноос аль болох хол байлгах ёстой. Дараа нь нийт луугийн зүрхийг хулгайлна. Тэр хаалгаар ороод гарахтаа зэрэгцэн шоготыг сэрээ. Шоготууд бол биологийн зэвсэг. Тэд илүү олон хүний махыг залгих тусам улам их шид сорж хүчрхэгждэг. Үүнээс гадна тэд хөрсөн хүнийхээ оюун санааг ялзруулдаг. Люшиус болон бусад удирдагчдын ижидийн эсэргүүцэл хүчтэй тул шоготуудын оюуны бохирдол тэдэнд нөлөөлөхгүй. Гэхдээ энгийн шийдтэнгүүд шоготын оюун санааны ялзралын эсрэг тесэхгүй. Шийдтэнгүү шоготын нөлөөнд орж өөрсдийн хамтрагчдыг алж эхлэхийг үзэнгүүт удирдагчид ойролцоогоор 30 секунд шахуу сандралдах болно. Гишүүдийнхээ оюун санааг цэвэрлэх эсвэл шоготуудыг устгахад тэдэнд 3 минут шаарддаг. Тэд тэр бүхэнд анхаарал нь сарнаад байж байхад агуйн босс Люшиустай уулзраа олоод нэг тийш болчихно. Бид агуугаас яаралтай гарч чадвал бидэнд хийх зүйл бол сүм дамжилтгүй дайрал болсон гэж мэдэгдэхэд болно. Энэ бол манай дарга бидэнд өгсөн тусгай юм. Үүнийг уснаар төр хугацаагаар боолын тэмдгийн хүч унтрна. Энэ сүмийн дээд эрхмүүд чамайг ямар нэгэн зүйл хийхийг албатаж чадахгүй гэсэн үг юм. Боссын өрөөнд орохоос яг өмнө уугаарай. Мөн гарч зүгтэх үед ашиглахын тулд би бүгдэнд нь хипносийн окориныг өгч байна. Ажиллагаа эхлэх хүртэл битгий ашигла. Эдгээр Тартарусын шүтэгчид үнэхээр их зүтгэл гаргажээ. Азтай тэд миний ажлыг асар их хөнгөвжилж өглөө. Төхөөрөмжийг идэвхжүүлэхээс яг өмнөх хүн. Тэнд олон эдгээгчид байгаа болохоор зүгээр байх. Хүлээгээрээ энэ дуу чинь шогот байна. Ойртоод бөөгнөр эдгээгч нар илүү сайн хамгаалж чадна. Бүгд нийлж цугл ойрхон бай. Одоо бүгдийнхэн анхаарлыг өөр тийш нь татлаа. Нээдийн энд авчирсан туслах залуу биш үү? Тэр тэнд юу хийгээд байна? Энэ төхөөрөмжийг дайралт дуусаад 3 жилийн дараа олсон. Тэр үед агууг чөтгөрөөс сутгах байр болгон ашиглагдаж байсан үе билээ. Энэ хамгаалтын төхөөрөмж нь агуйн бүтцийг бүхэлдээ өөрчилдөг. Доторх байгууламжийг санамсаргүйгээр өөрчлөх боломж олгодог. Би нэг удаа энэ хамтрагчтайгаа хонож байсан тул энэ газар танил байна. Өндөр саарл үстэй. Тэр Майтисын өмнө нь ярьж байсан бол байх нь. Энэ хүн үнэхээр Тартарусны шүтэгч үү? Амаа алга.
Тэр боолын тамга байгаа бол албатан тушаахад дагах ёстой. Зогс. Тэр зогссонгүй юу? Тэр миний өгсөн уусмлыг уучихсан байна. Уян хатан эртээ сэлв. Дорн зүгийн цэвсэг. Бүхэлдээ бүслэж авдаг хэлбэртэй. Бүсэндээ нууж балдаг. Аимшигт ном шиг ашиглагдаж, арсыг өргөс шиг тасалдаг. Нэ чи яах гээд та нар новшнууд. Би Майтесын довтлохоог хаасан. Гэхдээ нэг довтлохоо үлдсэн. Одоо өөрийгөө хамгаал Зафир. Чиний хувьд харамсалтай нь одоо юу ч намайг онч чадахгүй. Гайхамшиг тааз төр зуурын их азыг өгдөг чадал 3 удаа ашиглах боломжтой. Одоогоор 1 удаа ашиглагдсан байгаа. Гайхамшигт аз өндөр зэрэглэлийн ивэл өнгөрсөн рүү буцах өдөр би бонусын жагсаалтыг шалгаж байхад энэ төлөвлөгөөний санаа миний толгойд гэсгийн орсон. Хамгаалалтын төхөөрөмж нь агуйн бүтцийг сольж хонглыг дахин зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл маш богино хугацаанд өмнө нь байхгүй байсан замууд үүснэ. Хаалгууд хэрэггүй болно. Хэрвээ азтай байвал чи шууд боссын өрөөрөө очдог замыг олж ч магад. Одоо бол аз миний талд байна. Чи миний хурдад барьж чадсан байх шүү. Мэдээж би чам шиг бүгдийг хийж чадна. Тэр шийдсэн бололтой. Тартарусын шүтгчдийн төлөвлөгөөний дагуу бид бүгд хамтдаа боссын өрөөнд орсны дараа чи луугийн зүрхийг хулгайлаад уулзалтын газарт очилгүй ганцаараа цухтах ёстой. Чи яг тэгж явах бодолтой байгаа юм байна. Нэг зүйлийг урдчлан хэлье. Хэрвээ чи тэр төлөвлөгөөг дагах юм бол чи өхнө. Амьд гарахыг хүсвэл бид боссыг өөрсдөө л ялах хэрэгтэй. Юу? Хангалттай. Чиний энэ яриг сонсоод залхлаа. Боссыг бид өөрсдөө ялах гинэ. Энэ боломжгүй. Суугаач би чамд илүү сайхан төлөвлөгөө хэлнэ. Энэ бүхэн төлөвлөгөө асуух зүйл байна уу? Төлөвлөгөө нь хангалттай ухаалаг сонсогдож байна. Үнэндээ сайн санагдлаа. Гэхдээ нэг асуудал бий. Итгэл. Хэрвээ би луугийн зүрхийг авч цухтаах гэж оролдвол үхэн гэдэг чинь юу гэсэн үг юм? Чи луугийн хааны урлаг хүнийг ямар хурдан болгодгийг мэднэ бидтэй. Тэр би зүхтаах шийд гаргавал хэн намайг зогсооно гэж бас би луугийн зүрхийг өөрийн болгох гэж шийдвэл яах вэ? За 2 асуудал байна. Нэгдүгээрт чи луугийн зүрхийг зөвхөн тусгай техник ашиглан шингээж чадна. Хэрвээ чи юу ч хийхгүйгээр зүгээр шингээх гэж оролдвол луугийн манагийн хор чамайг хүүлнэ. Би өөрөө ч шингээж чадахгүй. Гэхдээ чамд тусалж чадах хүн мэднэ. 2-дугаарт тэрүүн сангартан хоолтын гуй 3-дугаар харьяаны их сүмд байгаа. Тэр нь луугийн зүрхийг зөөвөрлөх хүнээр бэлтгэгдсэн. Хэрвээ чи уулзалтын газарт ирэхгүй бол Олдны ихэр баатрууд чамайг хайна. Тэр хоёр энэ газар нутгийн хамгийн хүчтэй дайчдын нэг. Түүнээс гадна хэрвээ хүмүүс чамайг зугцсан гэдгийг мэдвэл бүх Тартарусын шүтгчид чам руу очих болно. Энэ нь манай эзэн буюу луугийн хаан урлагийн мастер бас орно. Чи үнэхээр үүнтэй нүр тулахад бэлэн үү? Миний тусалцаагүйгээр тэдний бүгдээс зүгтэж чадах уу? Юу? Чи луугийн зүрхөө удирдагчид өөрөө өгмөр байна. Яагаад одоо гэнэт энэ талаар ярьж байна вэ? Бид аль хэдийн агууд орчихсон байна. Манай төлөвлөгөөнөөс өөр ямар нэг зөрчил гаргахыг татгалзаж байна. Чи гэрлийн сүм ямар нэгэн тэнэг зүйл хийж магадгүй гэж санаа зовж байна уу? Зөөвөрлөгч нь илт анзаарэгддэг учраас би ойлголоо. Тэрүүн сангартан Олдын зөөвөрлөгч гэдгийг чи сонссон байж магадгүй. Гэхдээ тэд чам луугийн зүрх хэрхэн тээвэрлэгдхийг хэлээгүй нь тодорхой. Бидэнд ямар ч асуудалгүй тээвэрлэх төлөвлөгөө байгаа. Зүгээр өөрийнхөө үргийг гүйцээ. Чиндран бүх зүйлээ тэрнийг хүртэл хэлсэн байхад би гайхаж байна. Манай байгууллага нууцлалт суурилдаг тул бусад ах дүүсийн танигдах эсвэл тэр дундаа удирдагчдын нэрс нууц байдаг. Эзэн үнэхээр чамд их итгэжээ. Зафирын хэлсэн бүхэн үнэн. Миний гол дайсан тэрүүн сангартан Олдын Ласкер Тартарусын шүтгчдийн нэг удирдагч. Тэр манай эзэнтэй маш ойрхон байдаг тул ийм чухал даалгавар томилогдсон байна. Тэгэхээр миний аавыг хуурч амьдралыг нь сүтгсэн ч хангалтгүй юм бидтэй. Одоо тэр намайг өөрийнхөө боол мэт бүхэлдээ бүрэн дарж байхыг хүсэж байна. Би тэднийг хизээч өршөөхгүй. Эдгээр Тартарусын шүтгчид мөн гэрлийн сүм. Би бүгдийг нь үгүй хийнэ. Юу хийж байгаа юм бэ? Зүгээр л яваад бай. Секунд болгон үнцэнтэй би мэдэж байна. Би түүний сэтгэлийг сайн ойлгож байна. Гэхдээ одоо сэтгэл хөдлөлтөө автах цаг биш. Гайхамшиг тааз одоо 15 секунд л үргэлжлэх болно.
13, 12, 11, 9, 8. Тэнд байна. Боссын өрөө рүү хөдлөх цай. 3, 2, 1. Тэг. Би гайхлаа шүү. Боссын өрөө рүү ингэж орно гэж төсөөсөн ч үгүй. Гэхдээ яагаад хоосон байна? Босс хаана байна вэ? Та хоёр хэн бэ? Хаалаг манагчийн инэрэг одоо ч байсаар байна. Энд яаж орж ирв? Яаж та хоёр намайг гүн нойрноос минь сэрээж зүрхэлвэ? Ханнууд хөдөлгөөн болчихлоо. Бүх шоготыг ялсан. Бүгд цуглаарай. Амьд үлдэгчдийг шалга. Мэдлээ эрхмээ. Захирагчаа, одоо бид юу хийх вэ? Боолын тамга яг миний нүдний өмнө ажилласангүй. Би ариун хүн учраас албадлагын тушаалыг мил орчим зайнаас ч өгч чадна. Энэ хүн тамгагүй байв уу? Түүнийг сарамжуулж чадах ямар нэгэн зүйлийг ашигласан уу? Тэгээд тэр шоготууд гинэт хажуунаас гарч ирсэн. Дараа нь тэр залуу ямар нэгэн хачиргалтай төхөөрөмж эд төвчүүлсэн. Эдгээр нь надад нэг зүйлийг хэлж байна. Тэд яг хэдүүлээ юм бэ? Гэхдээ яг энд дайралтын бүлэг дунд Тартарусын шүтгчид нуугдж биднээс урвсан байна. Гэхдээ би дайралтын бүлэг зөвхөн итгэж болох хүмүүс тэдгээрийн шууд доор ажилтдаг боолуудыг оруулсан гэдгийг баталсан шүү дээ. Арно, тэр хоёр зүгтсэн хүний нэр хэн байсан бэ? Тэд хэний доор байдаг вэ? Саарл устай Запир, улаан хувцастай Нед. Захирагч Запирыг Нед санал болгосон. Нед нь мөрдөгч Метесийн доор ажилладаг. Тэр новчнууд боосоос айгаад зүгтчихгүй. Тэд бүх зүйлийг балчглаа. Тартарусын шүтгчдэд өөрийгөө нотлох төгс боломж байсан. Бас гэрлийн сүм дотор албан тушаал ахих боломж байсан. Тэр төгс төлөвлөгөөг бүхэлд нь баллсан. Ах дүүсээ төлөвлөгөө өөрчлөгдсөн. Бүгд бэлэн бай. Бэлэн бай гинэ? Юунд билээ? Тэдэнд алуулах, эсвэл тэднийг алахад бэлэн бай. Метес, надад хэлэх зүйл байна уу? Чамд уу? Үндэ хэлэх зүйл алгаа. За тэгээд дараагийн ангид нэлээд гоё зүйлс болох болохоор төвчээртэй хүлээж байгаарай. See ya.